За энэ хүн сүдэн аж ахуйн сайдаас асууж ирсэн асуулт энэ Дархан Сэлэнг одоо Орхон сумын Орхон аймгийн бүс нутгуудад ер нь хоол хүнсний асуудал хэр нөөцтэй байгаа вэ? Иргэд одоо сандарч айж твдэх хэмжээнд байгаа юу? Мах, гурил одоо өргөн хэрэглээний ногоо тий. Тэгээ энэ талаар одоо тодорхой мэдээлэл бидэрт өгөөч. Эцэст нь бол энэ тусгай эмчилгээ шаарддаг энэ бөөрийн аппаратанд ордог тий одоо энэ эмнэлэгт заавал очдог энэ хүмүүсийг ер нь яаж зохион байгуулж байгаа вэ? Энэ ер нь их төвөгтэй байдалд орсон байх шинжтэй байна. Энэ дээр эрүүл мэндийн сайд бас тодорхой хариулт өгнө үү? За тэгээ эцэст нь хууль зүйн сайдад хэлэхэд энэ зам дээр байгаа одоо хууль хүчний байгууллагынд бол баярлж байгаа. Тэгэхдээ одоо өчигдөр л гэхэд би одоо их хурлын гишүүн хүн ордон дээр одоо цуглах ажилтаа гээд ингээд зарлагдаад ингээд очих гээд явхад намайг зам дээр 30 минут зогсоож байгаа. За тэгэхдээ бол тэр харилцаа, тэр ойртож байгаа контакт энэ төр бол ерөөсөө ямар ч одоо тэр эрүүл аюулгүй байдалтай холбоотой асуудал алгаа. Та нар энэ өгж байгаа үүрэг чиглэл даалгавар чинь газар дээр. За би дамжны гишүүний асуултанд хариулъя. Гамшигаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 4 заасан энэ арга хэмжээг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгч хилжүүлсэн цаг хугацаанд авахаар гамшигаас хамгаалах тухай хуулийн заасан байгаа. За энэ дээр дурдсан арга хэмжээнүүдэд 11 байгууллагад харьяалагддаг хүмүүс ажил гэрийнхээ хооронд зорчих энэ эрхийг бас давхар Улсын онцгой комиссийн шийдвэрээр нээж өгсөн. Тухайлх юм бол эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид, эрчим хүчний салбарын ажилтан албан хаагчид, дулаан ус хангамжийн салбарын ажилтан албан хаагчид, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын ажилтан албан хаагчдыг энэ өндөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгч хилцэн цаг хугацаанд одоо ажлын цагаар ажил гэрийнхээ хооронд зорчих энэ эрхийг нээж өгсөн. Яг энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд 6343 цагдаа дотоодын цэргийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаа. За мэдээж зэрэг бараа түгээлтийн болон бусад одоо хувийн эргээр зорчих гэж байгаа хүмүүстээ замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг ийм асуудлууд цаг ямагт тулгарч байгаа. Тэгээ бүгдийг нь бас цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчид шалгаж яг дээр болзол шаардлагыг хангасан хүмүүсийг зорчих эрхийг нээж өгж байгаа. Зөвхөн өчигдрүүл улсын хурлын зарим гишүүд ордонд төр хорооны хуралдаанд зорчих шаардлагатай болсон тул улсын хурлын гишүүнийх нь одоо үнэмлэхийг үндэслэж хотын хөдөлгөөнд оролцуулж төрийн ордны чиглэлд явах энэ эрхийг бас нээж өгөх талаар цагдаагийн байгууллагын албан хаагчдад чиглэл өгсөн байгаа. Тантай холбогдож яг тодорхой төрлийн тийм харилцааны зөрчил дутагдал гаргасан хүний талаар хувийн дугаараар нь мэдээлэл байвал бид нар бас тэрийг нь тодруулж эргэж хариу өгье гэж